сайн байцгаана энэ маань. За тэгэхээр та ямар нэгэн байдлаар сүнслэг бодол сүнсний давамтанд ч юм уу уушдаг шилдэг эзэмдүүлсэн ч юм уу тэрийг яаж мэдэх вэ гэдэг юм бол мэдээж тэрнээс чөлөөлөгдөх бол тийм хэцүү зүйл биш. Өмнөх подкастуудыг сонсороо Есүс Христийн нэрний талаар болон энэ хүч чөлөөлөх хүч ханаас ирдэг вэ? Ямар их мэдлэлтэй талаар сайн сонсороо гэж бодож байна. Тэгэхээр эхний ээлжинд яг одоо дарамтлуулсан байгаа хэсгээ мэдхийн тулд өөрийнхөө төлөв байдлыг ажиллах хэрэгтэй. Тэгээд амжилтаа залбираа Есүсээ хариуцсаа надад илчилж өгөөч, бодрон мос гэтлгээж надад илчилж өгөөч гэд хэлээрээ. Тэгээд ихэнхдээ ялгах явдал бол хамгийн түрүүч ихний зүйл энэ дарамт миний зан араншнаас болсон юм уу те? Одоо миний бие махбодын асуудал байна уу? Эсвэл яг сүнслэг дарамт байна уу гэдгийг мэдэх явдал маш чухал. Тэгэхээр энэ сүнслэг дарамт ч юм уу эсвэл одоо сүнслэг бодол сүнсний асуудал байх юм бол нэг чөлөөлөх ёстой. Тэгэхгүй бол та хичнээн хичээгээд махан бие дээр хичнээн хичээгээд одоо хичнээн мацаг бариад ч гэдэм үү тэнд бүх зүйл арилдахгүй яг сүнсийг хөөх ёстой байдаг байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол та энгийн амьдарч одоо хэвийн амьдарч чадахгүй байна уу тийм таны амьдрал бусаасаа бүр хитрхи онцгой гаж муу байна уу тийм тэгээд гим нүгэл бүр одоо үгдгийн үгэлдээд юусаа салахгүй тэрийг хичнээн орхигээд гимшээд мацаг өрөөд явахгүй байна уу те жишээлбэл одоо үгдгийн өөрийнхөө хүсээгүй зүйлийг хийгээд байна уу тэгээд бас бүр энгийн байдаг заншингаас бутаас бүр илүү байна уу онцгой ууртаа ч юм уу онцгой уурлахаар хүчтэй болдог ч юм уу те онцгой гинт бүр бутаас илүү залтай ч юм уу бусаас илүү ядардаг ч гэдэг юм уу те тэгэхээр яг таны мөн чанараас өөр за эн чинь байдаг л зөв штэ гэж боддог бүр анхнаасаа л тийм байсан штэ миний толгой байнга өвддөг штэ гэж хэлжсэн юм байна те би хүний толгой байнга өвдөх нь буруу тэгээд ийм уугаа зөөрөлөх жоохон зөөрлөд буцаад өвдөө гэжэлсэн тэгээд яг үүндээ толгой нь өвддөг сүнсийг хөөхөд тэр хүний толгой зөөрүүлсэн байгаа жишээлхэд тэгэд толгойн өвчин мэдээ шингэн дутагдлаас ч юм уу эсвэл гэмтлээ зөндөө олон мөр өвдөж болох ч гэсэн зарим тохиолдолд бол яхахгүй сүнслэг зүйл байдаг байгаа. Тийм учраас толгой нь өвддөг бүх хүнс бодол сүнстэй гэж би хэлээгүй харин та сүнс ялгах хэрэгтэй эзнээс асуух хэрэгтэй гэж хэлж байна. Энэ бол бүр онцгой тийм зан аршинтай холбоотой бие махбод өвчтэй холбоотой зүйлсийг хэлж байна. Тэгээд сэтгэл хөдлөлийн бүр хит одоо сэтгэл хөдлөлтөө энгийн биш одоо жирийн хүнээс илүү огцом гинт уйлаал гинт одоо буруутгаал ч юм уу те бүр ингээд бүр савлуулаад байгаа бол сүнслэг асуудал байгаа. Тэгээд ялангуяа гэр бүлээ салгах ч юм уу амьдралаа ялангуяа гэрлэлтэд цуцлуулъя, босднуулъя гэдэг юмнууд ихэнхдээ бодол сүнстэй холбоотой байдаг байгаа. Тэгээд байнгын осол аварт ордог хүмүүс байна. Байнга осолд ордог 7-10 удаа орсон тэргээл тий. Тэгээл байнга хөлөө юм цогтөх ч юм уу тийм хүмүүс байна. Тэр нь бол яг сүнстэй холбоотой. Тэгээд санхүүгийн хувьд бүр онцгой дутагдaltaй, гүн дутагдaltaй дандаа юм яг болоод итгэхээр дандаа мөнгөний асуудалтай байх юм бол ямар хүлээс нь ямар сүнслэг дарамт байна гэж хайх хэрэгтэй. Тэгээд дотоод бүр ингээд хит сэтгэл санаа буюу бие махбодын хит өвдөлтүүд бүр онцгой өвддөг бүр яг ингээд залбирах үед ч юм өвддөг тийм яа гэж орилдог хүмүүс бас байдаг байгаа. Тэгээд тайван биш ялангуяа өглөө босохдоо унтаж босч ирэхдээ дандаа одоо амраагүй босч ирдэг гэж хүнэлдэг. Тэгээд яг ерөөсөө амрахгүй юмд амардаггүй одоо тайван байж чаддаггүй байх юм бол ер нь ихэнхдээ сүнслэг юмтай холбоотой байгаа. Тэгээд мэдээж одоо сексийн гаж сексүүд байгаа. Өөрөө тэргээ болох гээд болж чадахгүй ч гэдэг юм уу. Тэгээд заримдаа гинт юу болсоо мэдгүй транс буюу тийм юмд орчдөг нэгсэндээ юу болсоо мэдгүй гацдаг хүмүүс байгаа. Гинт хөдлөхгүй болчдөг, гинт гацдаг. Гэд юу болсон бэ сая гэд тэгдэг хүмүүс байдаг байгаа. Тэгээд гинт бүр хүнээс илүү хүч гаргаад уурладаг. Одоо юу гэх бүр хүчтэй огцсон ууртай. Тэгээд уурлалтандаа болоод зүг зүрээж одоо уурлалтандаа аяг тавх шигтдэг ихнэр л байгаа. Ерөөсөө ч уурлахааргүй хүн нэг уурлах юм ч гэсэн тийм хэцүү юм болоогүй зүгээр л энгийн одоо юу гэдгийг iPad олохгүй ч юм уу зүгээр л нэг жижигхэн ном хайсан чи хурдан хийхгүй байгаа жижиг юм дээр тэгээд яг одоо бодол сүнсний тийм дарамтуудыг бас байнга ингээд чихэндээ сонсдог ч юм уу доош нь хийж идэг юм сонсдог тэгээд өөртөө юу гэдэг вэ гэхээр өөрийгөө одоо өвтгдөг өөрийгөө одоо хорлох гэдэг зүсдэг одоо өөрийгөө амиа хорлох гэж байдаг тэрнээс гадна бүр удмын огцом өвчнүүд функцийн одоо бүр
ялангуяа оншин олдохгүй өвчтөе хүмүүс тэгээд бас их зарим тохиолдолд онцгой өмхийн үнэр ч юм уу сонин содон үнэртэй байдаг бас бозорсон сууд тэгээд зан аршинд хит хувирж савлж байгаа өнтер байх юм бол та ер нь бол бодор сүнсийг хөөх буй цэвэрлэгээ сүнслэг цэвэрлэгээ ер нь хийлгээд үзэхэд гэмээгөө хамгийн гол нь та өөрөө ялгах хэрэгтэй. Ялгах чадвар зөвхөн эзнээс ирдэг гэдгийг энэ дээр байгаа л одоо жишээлбэл толгой нүвцэн болгон сүнстэй гэж би хэлээгүй шүү. Одоо санхүүгийн дарамтнд байгаа бүх хүн бас сүнстэй гэж хэлээгүй. Тэгэхээр яг юунаас вэ гэдгийг сайн олох хэрэгтэй. За үнэхээр одоо юунаас ч хийж болно. Юунаас байх вэ гэдгийг нь бол энэ бол зүгээр л одоо энгийн үед одоо юуха та өөрийгөө хараад сүнс юм болов юу юм болов гэж бодох зүйл юм аа гэж хэлж байгаа. Тэгээд энэ дээр хамгийн гол нь бол ялгах чадвар чухал. Тэгээд Эфес номон дээр бичигдсэн байдаг. Үнэхээр Бурханаас эзэн та надад ялгах чадвар өгөөч ээ. Эзэн минь мэрэгэн ухаан болон ялгах чадварыг өгөөч. Тэгээд сүнс ялгах чадвар өгөөч бидэнд. Есүс Христ нэрээр залбирanгуйлаа. Амен. Тэгээд та бүхэнд амар тайван байгаараа голно. Бозор сүнстэй яана гэж битээ айгараа. Нэг айгаад тах зүйл биш. Зүгээр ханаад хүрсэнтэй л адилхан зүйл. Таны буруу ч юм уу одоо надаас болсон байх би юу хийсэн бэ гэж битээ айгаараа. Битээ санаа заваараа гэж юуны өмнө та бүхэн сануулж хэлмээр байна. Эзэн бурхан тантай хамт байгаа шүү. Та айх хэрэг байхгүй шүү. За